Онцгой байдлын албаагчдын талаар сонирхолтой фактууд дугаар 2. Онцгой байдлын албан нь хэр аюултай ажил вэ? 2014 онд гаргасан нэгэн судалгаагаар амь өргөдөлт болон бэртэл хэмтлийн тоогоороо онцгой байдлын албан дэлхийн хамгийн аюултай ажлуудын 3 дугаарт ирэмблэгдсэн байдаг. Энэ судалгаанд дэлхийн нийт 33 томоохоор хамрагдсан бөгөөд улс тус бүр нь жилд дунджаар 60-аас 120 гаруй онцгой байдлын албаагч ажил үргээ гүйцэтгэж яваад амнаас алддаг болон эрүүл мэндээр хохирдог гэсэн тоо баримт гаргасан байна. Манай улсад энэхүү тоо баримт нь харьцангуй бага байдаг ч гэсэн жил бүр албаагчид ажил үргээ гүйцэтгэж яваад амнаас болон эрүүл мэндээр хохирсоор байдаг нь энэхүү албан хэр аюултай алба болохыг харуулах баг. Эцэст нь хичнээн аюултай бас аимшигтай байсан ч гэлээ тэд авран хамгаалах зорилгоос алхам чухардаггүй залуус.